За сайн байцгаана уу? Манай Dark Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэлдгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Bay гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг сувг байгаа. Тэгээд таалагдах юм бол subscribe дараад notification-ыг on болгоорой. За тэгээд өнөөдрийн ярих хэргийн талаар гэх юм бол яг нэг тийм хүн амтан өгсөн тиймэрхүү хэрэг бол биш. Энэ Бразилийн нэг айгүй олон дагагчтай инфлюенсер хүүхэн өөрийнхөө дагагч нараас хэд хэдэн эмэгтэйг одоо гэрте авчруулж байгаа, биеийн үнэлүүлж толгойг нугасан хэрэг ярих гэж байгаа. Тэгээд хэрвээ хүсэх юм бол дуслан сонсоорой. За би тэгээд нөгөө 2-7 хоногийн өмнө яг миний хийх хэлж байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээрээ айгүй амар dark хэрэг ярьсан байхгүй юу? Хамгийн новшин гэр бүлгээд тэрээ сонсоог бол та нар сонсоорой. Тэгээд тэр хэргийг ярьсныхаа дараа ингээд бүр бодогдоо санаанаас гарахгүй нэлээд хэд хонсон. Тийм болохоор одоо энэ 7 хоногийнхоо дугаарыг би хайж байгаа. За нэг ч бас нэг тийм амар дугаар хийхгүй шүү гэж бодож жагаад энэ дугаараа бэлдсэн. За тэгээ одоо хэрэг ярьж эхлэе. За хэрэг ч гэжтэй одоо болсон явдлаа ярьж эхлэе. За Cat Torres нь 1992 оны 10 дугаар сарын 24-нд Бразилийн Белем гэдэг газарт төрж өссөн. Доороо нэг эмэгтэй дүүтэй маш ядуу амьдралтай өссөний дээр аав нь архичин байсан. За Cat-ийн эмээ аж охиноо 4 настай байхад нэг хүн үздэг хүн дээр очиод үзүүлсэн чинь тэр үзмэр чинь Cat-ийг чи өстө онцгой хүүхэд байна. Тэгээд том болоод амжилтанд хүрч баян затгалан амьдрах юм аа ингээд хэлсэн чинь тэрэнд нь Cat бол бүрэн бүтэн итгэждэг. За ингээд 7 настай байхдаа Cat хүүхдийн модель хийж эхэлсэн. Одоо нөгөө хүүхдүүдийн миссийн тэмцээн эдэр болдсон шүү дээ. Тэрэнд ороод төрүүлээд цаашлаад бүр олон улсын тэмцээнд хүртэл яваад шагнал медалийг хүртэл авч исэн. За Cat өөрөө дараа нь хэлэхдээ болохоор 7 настай байхдаа энэ миссийн организашныхаа хөгшин эрэгтэйчүүдэд харамсалтай нь ингээд бэлгийн хүчээр хилэлд орж исэн гэж хэлсэн. Тэгээд өөрөө бүр жоохон 7 настай байсан болохоор өөрөө ч гэсэн бараг те одоо юу болоод байгаа учрыг нь юусоо ойлгохгүй байсан болохоор хинт ч хэлээгүй гэсэн. За би бас энэ талаар нэг юм хэлэхэд би бас ингээд хүүхдийн миссийн тэмцээн эдэрт айгуу дургу амар тэнэг утгагүй гэж боддог. Cat 14 нас хүрээд гэрийнх нь ээж аав нь Cat-ыг цаашлаад модель болгож охиныхоо олсон мөнгөөр өөрсдөө тижээж болох юм байна гэж ойлгоод Cat-ыг одоо нэлээд шахаж байгаад мэрэгжлийн модель болгодог. 14 төдөө Cat Rio хот руу нүүгээд модельаа хийж 17 настай байхдаа бүр одоо том лаг модель болоод том хотууд руу нисээд лаг брендуудтай хамтарч ажиллаж агаад Америкийн Elite Model Agency буюу одоо баг дэлхийн хамгийн том моделийн эйженсүүнүүдийн нэгтэй нь гэрээ хийгээд хамтарч ажиллаад цаашлаад бүр эйженсийнхаа нүүр сарайнд хүртэл болж исэн. За ингээд Cat-ийн цаашдын моделийн карьерт нэг дэвшилттэй зүйл тохиолдсон. За тэр нь юу байсан бэ гэхээр 2013 онд Cat ингээд Парис руу нүгээд тэндээ амьдарч байхдаа Cannes киноны их наадамд урагцсан байл л да. Тэгээд тэнд байсан нэг зурагч нь Cat-ыг Leonardo DiCaprioтой хамт зогсож байгааг нь зургийг нь дарсан. За тэгээд тэр зургаа сонин сэтгүүл твлүүлсэн чинь энэ хоёрыг болцож байгаа гэсэн мэдээлэл бол явж эхэлсэн. За тэгээд тэр үедээ Leonardo дөнгөж бас нэгэн модель найз охиноосоо салцсан байсан болохоор сонин хэвлэлийнхэн Cat Leonardo хоёрыг парын дээр зүгээр ингээд юм яриа зогсож байгааг нь хараад зургийг нь аваад Leonardo дараагийнхаа модель найз охиноо аль хэдийнэ олсон байна гэсэн гарчигтай бичээд тавьсан чинь маргаашнаас нь одоо Cat руу маш олон сонин телевизийн нэвтрүүлэг холбогдоод ярилцлаганд орох урилга энтер ч гэсэн өгчээсэн. Тэгээд Cat ч гэсэн олон танигдаж нэр хүндээ өсөхийн тулд нэгэнгүй одоо бүх сонин сэтгүүл, нэвтрүүлэг, зурагтай ярилцлага юу гэдэг бүхэнд нь орж эхэлсэн. За тэгэл нэвтрүүлэгч нь ингээл за чи яг Leonardo DiCaprio-тэй үерхт юм уу гэж асуухаар Cat өдөөс нь би Leoтой Cannes киноны их наадмаар танилцсан. Тэгээд би гэрт нь байгаа. Битээр тэгэл гэрт нь зурх мөрөхт үзэл, ууж муугаад ч юм уу ингээл бэж идэв штэ. Лио их гайхамшигтай. Би үерхэж байгаа гэж хариулсан. За тэрийг нь болохоор бүх сонин сэтгүүлүүд одоо нэгэнгүй хевлээд тавьсан. За тэгсэн чинь яг үнэн хэрэг дээрээ шал худлаа байсан. Зүгээр л Leonardo DiCaprio-тай үерхдгүй яг тэр өдрөө нэг удаа халт ингээд сайн маань үгээд юм ярьж авах үед нь зурагчин зургийг нь дарсан байсан бэлээ.
Харин тэрийг нь Кат ингээд ашиглаад нэр хүндээ өсгөхгүй гэсэн. Тэгээ нөгөө сонир сэтгүүлүүд нь Ленортоогоос бас өөрөөс нь асууж байгаа байхгүй. Чи ингээд Каттай үерхт юм уу? Яад ингээд тэгсэн чинь Лео болохоор хүүе би над эмэгтэйтэй чинь үерхэх байтугай бүр танихчгүй мэн гэж хариулсан. Тэгээ угаасаа Ленардо чи яг 25-аас доош настай модельүүдтэй дандаа юу яд шүү дээ. Үерхдэг шүү дээ. Айгуу санаа. Яг ингээд 25-наас хүрэнгүүт нь салчт юм уу? Яадын цаанаасаа салж таард юм уу? Хэлж мэдэхгүй байна. За тэгээд энэний дараа Кат Нью-Йоркт хэсэг амьдраад дараа нэлээ рүү нүгээд амьдарч агаад жүжигчин болохыг хүсээд жүжигчний сургуульд сураад Холливуудын кинонд тоглохыг мөрөөдөөд ингээл аюул аглаг үнтэй багш нарт мөнгө төлөөл сурсан ч гэсэн тэр нь ерөөсө бүтлгүүцсэн ерөөсө ямар ч кинонд тоглох санал авч чадаагүй. За тэгээ нөгөө Ленардо Ди Каприотой үерхдэг гэд хэлсэн чинь зөндөө олон хүмүүс Катыг одоо Инстаграмнаас нь дагаж эхэлсэн. Инста дээр ингээл Кат болохоор лаглаг үхтэй амьдрал итгэжин гэж эхэлж байгаа л ингээл зөөрөг бичдэг. Одоо нэг тийм нэг хүмүүс идэв штэ ингээл амарлаг өөрийнхөө бикинитэ нүцгэн зураг мөрөг тавьснаа дааталт нь штэ амьдрал итгэжин гэл нэг ухаантай юм бичдэг. За тиймэрхүү пост зөндөө хийдэг. Тэгэнгүүтээ бас өөрийнхөө энэ тэрүүгээр аялж байгаа бичлэг гоё арьстай болох зааварчилгаа гэл одоо нөгөө л нэг инфлюенсер хүмүүсийн хийдгэл real intrigue хийж агаад нэг маш баян Орс sugar daddy-тай болсон. За sugar daddy гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр хамаг юмыг төлдөг, эрхлүүлдэг, үнтэй юм авч өгдөг. Харин оронд нь эмэгтэй нь болохоор мэдээж унтдаг. Ихэнхдээ хөвшин эрэгтэй хүмүүсийг хэлдэг. За тэгээд энэ эрэгтэйгийнх нь нэр нь болохоор нууц. Тэгээд маш баян Владимир Путин эдэртэй хүртэл найзууд гэж илээ. Тэрийг бол үнэн худлыг нь бол хэлж мэдэхгүй маань бас. За тэгээд улс төртөл холбоотой нэг Орос эрэгтэй ах байсан юм шиг байгаа. Сайн ах. За тэгээд Катиг sugar daddy-н Катийн бүх юмыг нь төлдөг. Нью-Йоркийн хамгийн үнэтэй хэсэгт байранд байлгадаг. Брендинг хувцс гутал одоо юу гэдэг бүгднгийн авч өгдөг. Тэгээд нэг удаа бүр тэр чигээрээ алмаз олсон Rolex-ийн цагийг хүртэл авч өгчээсэн. Тэгээ би яг энэ Rolex-ийн цаг хэдэн доллар байд юм бэ гэд хараад утсан ч одоо нийл алмаз олсон нь хамгийн доотлын эхэлж байгаа үнэ нь болохоор нэг 10 мянган доллараас бүр цаашаа 200-300 мянган доллар явчихсан юм лээ. За ингээд 2015 он буюу энээс хойшоо 2 жилийн дараа Кат модель байхаасаа залхаад моделийнхаа ажлаас гарсан. Тэгэд яг яагаад залхсан бэ гэсэн чинь одоо хөгшин эрх мэдэлтэй эрэгтэйчүүдийн хүслээр байхаас залхаад моделийнхаа ажлаасаа гарсан гэсэн. За тэгээд энэний дараа харамсалтай нь Катын ээж нь хорт тавтар тусаад одоо маш хурдан нас барчдаг. За тэгээ буцаж Кат Бразил руугаа гэртээ очиж гэрээхэнтэйгээ хэсэг байжгаад буцаж Америкт ирсэн чинь Кат өөрөө яг ингээд өвдөд эхэлчихдэг. За яасан гэсэн чинь Катын зүүн хөх нь бактерийн халдвар аваад тэгээд тэр чигээрээ одоо хөхөд тайруулахаас өөр ямар ч аргагүй болсон. За тэгээд тэрнээсээ болоод моделийнхаа ажлаасаа ч гарсан. Угаасаа яг моделийнхаа ажлаа хийхээ болно л гэжсэн л та. За тэгээд тэрнээсээ болоод моделийнхаа ажлаасаа ч гарсан. Тэгсэн чинь тэрийг нь мэдээд нөгөө баян sugar daddy ч гэсэн Катиг спонсор хийхээ болцсон. За тэгээд өвчтөе эмнэлэг тагалгааныхаа дараа байхдаа дүүдээ өөрийнхөө баг байхдаа ингээд бэлгийн хүчээр хээлд орж исэн адэргээл сэтгэлээ уудлаад ярьсан чинь түүн ерөөсөө итгээгүй. Тэгээ тэр хоёрын хооронд ингээд хэрүүлэр дууссан. За ингээд ер нь бол Катын амьдрал нь 180 градус эргээд сэтгэл санааны маш их гутралд ороод байж байхдаа амьдралаа өөрчилөхөөр шийдээд Ayahuasca гэдэг нэг Америкийн Индиан бөө нарын хэрэгэлдэг модны навчаар хийсэн нэг psychoactive ундаг уухаар шийдсэн. За psychoactive гэдэг нь болохоор сэтгцэд нөлөөлдөг гэсэн үг. Тэгээд нэг удаа уухтал одоо хүний биеинд одоо ялангуяа мэдрэлийн системд нь маш их нөлөө үзүүлдэг. Зарим хүмүүс маш их аз жаргал болон гэгэрлийг мэдэрдэг. Зарим нь болохоор сэтгэл төвшөж сандарч айдаг гэдэг одоо ер нь хүн болгон өөрөөр мэдрэмж төрүүлдэг юм билэ. Тэгээд ихэнх хүмүүс болохоор энэ ayahuasca-г хаяадаа л ингээл хэрэгэлдэг. Харин Кат болохоор бүр илээд амьдардаг ayahuasca хэрэглэгчдийн групп гэдэг нэг бид юм билээ. Тэд нар болохоор сар болгон нийлж агаад энэ цаг уугаад хоорондоо хаярдаг одоо нэг тийм групп байдаг. Тийм группт элсэж орсон. За тэгээ бас гэгэрхийн тулд 1 жилийн туршид ямар ч бэлгийн харьцаанд орохгүй гэж өөрөө шийдсэн. За тэгээд Катын цайгаа уусныхаа дараа бүр сүнс нь биенээсээ гараад огторгуугаар аялаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан гэж хэлсэн. Тэгээд нэг удаа 12 цаг бүхэл бүтэн хай болсон гэсэн. За тэгээд нэг удаа ингэж хай болж байхдаа өгсөн хүмүүстэй ярилцаж үзсэн.
нас барсан ээжтэйгээ ярилцсан бас Jesus Christ-тай хүртэл уулзсан гэж өөрийгөө боддог байсан. За тэгээд энэ цаагаа уучаад илэрж дэмэрэх болгондоо өөрийгөө бараг л энэ дэлхий дээрх хүмүүст тусалж гэж ирсэн хүмүүсийн зовлон байхгүй болгодог тусгай онцгой эмхтэй юм биш тэ гэдэгтээ бүр итгэж эхэлсэн. Тэгээ бас өөрийг нөгөө нэг баг 4 настай хахад нь эмээ үзмэрчдээр дагуулж утсан шүү дээ. Тэгээ тэр үзмэрч нь болохоор чи өстой айгуу тийм тусгай онцгой эмэгтэй хүн болох юм байна гэд хэлсэн. Тэрэндээ бүр 4 настайгаас хойш итгээд тэгээд энэ модны навчаар хийсэн цаг уусныхаа дараа бүр тэрэндээ бүр илүү их итгэж эхэлсэн. За тийм ч болохоор YouTube channel нээхээр шийдээд тэрэн дээрээ хэрхэн жаргалтай өөртөө итгэлтэй амьдрах вэ гэсэн видеонуудыг оруулж эхэлдэг. За ихэнх видеонуудаа Португал хэл дээр хийдэг байсан болохоор ихэнхдээ Бразилийн эмэгтэйчүүд дагаж үздэг. Тэгээд бага бахта ядуу амьдардаг байсан намайг одоо харалтаа би Америкт ийм аз жаргалтай амьдарч гин гэл ер нь л өөртөө итгэлгүй эсвэл одоо дөнгөж токсик харьцаанаас гарч ирсэн эмэгтэйчүүд рүү их хандаж контент хийдэг байсан. За дагагч нарын толгойг угаах гээл одоо би лаглаг жүжигчдтэй найзалдаг лаглаг фестивал руу дандаа урагдаж очдог байсан. Бас маш амжилттай модель байсан гэд өөрийгөө яриад энэ бүхэн юунаас болсон бэ гэх юм бол би бараг л одоо бурхны тусгай явуулсан элч байсан болохоор энэ бүх амжилт над дээр ирсэн гэсэн ухааны юм ярьдаг болсон. За тэгээд энэ үедээ Кат нэг Америк Калборн гэдэг эрэгтэйтэй сүү тавьсан. Тэгээд өөрийнхөө үзэгч нартаа манай сүү тавьсан залуу маш сайн залуу өстө төгс төгөлдрөл гэсэн үг. Миний бүх зүйлийг хийдэг ийм залуутай би суусан. Хэрвээ за та нар ч гэсэн ийм сайн залуутай уулзрахыг хүсэх юм бол миний видеонуудыг, контентуудыг үзээд л бай. За тэгэх юм бол над шиг адилхан жаргалтай, амжилттай, баян тансаг амьдрах болно шүү гэж хэлсэн. За тэгээд хэрхэн өөрийнхөө амьдралаа өөрчилж баян тансаг аз жаргалтай амьдрах вэ гэдэг вебсайтаа хүртэл гаргаад тэгээд нэг удаа Каттай ярилцах хүсэх юм бол $150 эсвэл жилээр нь авахыг хүсвэл $700 төлж одоо Катаас өөрөөс нь зөвлөгөө авах эрхтэй нэг тийм вебсайтыг нээсэн. За тэгээ бараг тэр вебсайт нь нэг шөнийн дотор л ихэд бараг 1000 хүн тэр вебсайт дээр бүртгүүлж мөнгө төлж Каттай ярилцаж зөвлөгөө авахыг хүссэн. За тэгээд Катын ихэнх бүртгүүлсэн хүмүүс нь болохоор эмэгтэйчүүд байсан. За тэр эмэгтэйчүүд нь ихэнх нь дандаа Бразилд амьдардаг. Тэгээд Америкийн виза авч энд амьдарч мөнгөтэй жаргалтай болох зорилготой ер нь бол ихэнх эмэгтэйчүүд байсан. За тэгээ бас voice буюу одоо дуу хоолой гэсэн нэртэй намыг хүртэл гаргаад тэр намаас сурталчилж Бразилийн нэвтрүүлгээр хүртэл гарсан нь улам их дагагч нартай болгож исэн. За тэгээ номон дээрээ яаж гэгэрэл төрж жаргалтай болох вэ гэдгийг нь бичсэн. Тэгээ бас өөрийнхөө хувцсны брендтэй хүртэл болоод Кат бол мөнгийг маш сайн олж исэн гэж хэлж болно. За ингээд маш их мөнгийг олж амжилт гаргах болгондоо Катын ааш зан өөрчлөгдөжсэн. Маш их хуваа хичээсэн болж өөрийгөө хүмүүсээс дээгүүр, бусдаас дээр гэж үзэж бодож эхэлснийг нь нөхөр нь хүртэл ажиглаад баг багаар тэр ааш занд нь дургу болоод энэ 2019 он гэхэд салсан. Тэгээд угаасаа нөхөр нь хамаг юмыг нь хийдэг. Хэрвээ үгүй гэж хэлэх юм бол Кат сэтгэл санааны хүчээр хил үзүүлдэг. Токсик харилцаатай болохоор энэ хоёр угаасаа салсан. За тэгээд нөхрөөсөө салаад Катын үнэн худлаа хүмүүс бол маш ихээр асууж эхэлсэн. Яагаад тэгэхээр Кат ч одоо нөхөртөөгөө маш сайхан харьцаатай, жаргалтай амьдардаг гэж анх маркетинг хийж эхэлсэн шүү дээ. Тэгээд тийм байжид яахлаарэ 4 жил цуг байжгаад салчдیں۔ Бас Катаас зөвлөгөө авахын тулд $150 төлсөн хүмүүс нь Катыг алга болчлоо. Мөнгөө буцааж авъя гэнгүүт мөнгөний өрөөс өгөхгүй тэр чигээрээ алга болчдөг байсан. За ингээд өдөржин шүнжин архитаа суугаал, шоудаал тэгэл тэрийгэ стори дээрээ тавингууд инстаграмынхан дагагч нар нь хүүе чиж ингээд архитаарснаас хол шоун зингэнээс хол айгүй цэвэрхэн амьдардаг гэгэрсэн хүн гээдтэй гэж бичсэн чинь коммент болгоныхан доор өөрөө ингээд хэрэлдээл эсвэл ингээд устгаалдаг байсан. За тэгээ нөгөө экс нөхөр нь хамаг юм хийдэг гэсэн шүү дээ. Бүр яг хамаг юм хийдэг гэр орноо цэвэрлэг хоол молоо хийх гээд. За тэгээд одоо тэр нөхөр нь байхгүй болсон чинь гэр нь бүр ингээд гахаа нохоо хороо шиг болцсон байсан. За тэгэхээр нь Кат ингээд бодож байгаад Instagram дээрээ ерөөсөө өөртөө хувийн туслах авна гэд зар бичигээд бичсэн чинь зөндөө хүмүүс одоо Катад хандснаас Ана гэдэг эмэгтэйг сонгож ажиллуулж эхэлсэн. За Ана нь болохоор 20 хэдэн настай Бразилиас Бостон сурахаар ирсэн.
Тэгээд Катиг хаа байсан өсвөр настай байгаасаа хүртэл ингээд дагаж ирсэн. Ана бас өөрөө том болоо тийм баян амьдрахыг хүсдэг байсан болохоор Катийн туслахаар ажиллана гэсэн чинь бүр ингээд амар баярлал. Шууд Бостонгоос Нью-Йорк руу нүүж Каттай цуг амьдарч эхэлдэг. За Ана өөрөө бас ингээд саяхан токсик харилцаанаас дүнгэж гарсан, шинээр бүх зүйлээ хэлмээр байсан болохоор нөхөд ч гэсэн асуудал байсан. За Ана Катийн инстаг бүр баг багасаа л дагдаг байсан болохоор одоо ямар лаг баян, цэвэрхэн, гой байранд амьдардгийг мэддэг ч шүү дээ. Одоо Кат л одоо тийм гоё амьдарч байгаа юм шиг зураг пост хийдэг байсан болохоор яг л тийм орчин одоо намайг хүлээж байгаа байхдаа гэд Катийн гэрт нь орсон чинь бүр гахаа нохоо хороо шиг газар ухцсан. За тэгээд газраар дөрөн галтар хэртэй хувцс, галтайгоогоор дөрөн угаагүй аяг тавг төмпөн саваар дүүрсэн. Бас Кат дээрээс баахан амтантай амьдардаг үлэг гөрөвл муур нохоо одоо юу гэдэг 8 амтантай. Тэгээд тэднэрийгээ ерөөсөө гэрээсээ гаргадаггүй. Тэд нар нь яг гэртээ ингээд баагаа шигээл явж идэг. Бас шээсэн Кат ерөөсөө цэвэрлдэг. Тэгээ бас Кат болохоор өөрөө ерөөсөө усанд ордгоо. Тэгээ бараг сартаа нэг орол ихэн байсан болохоор биенээс нь аюул муухай өнөр үнэртдэг гэж хэлсэн. За тэгээд уг нь Ана хувийн туслах буюу одоо жишээ нь ингээл гадуур ажил амжуулах ч юм уу эсвэл ийшээ тийшээ Катыг хүргэж өгч зөөдөг ажил хийх ёстой байсан гэж бодсон ч гэсэн Кат Анаг яг өөрийнхөө боос шиг ажилуулж эхэлсэн. За хамгийн түрүүнд Анаг хамаг гэрээ цэвэрлүүлээд дараа нь хаа явсан бүх газраа дандаа Анаг цуг байлгадаг. За тэгээ Кат бүр 1 секунд ч ганцаараа байж чаддгүй, нэг тийм сэтгцийн өвчтөн билээ. За бүр нэг удаа яасан гэхээр Кат гадуур шоудаад нэг эрэгтэйтэй танилцаад буцаад гэртээ ирээд секс их болохоороо хүртэл Анаг хажуудаа байлгадаг, харуулдаг. Тэгээ бас усанд орохдоо хүртэл ганцаараа байж чадахгүйгээсээ болоод Анатай цуг ордог байсан. Тэгээ бас орой ганцаараа унтаж чадахгүй. Тийм болохоор Ана хажууд нь сууж Катыг унтуулчаад өөрөө дараа нь том өрөөний диван дээр унтдаг байсан. Тэгээ тэр диван нэж жахны л муурны баас шээс болцсон диван дээр унтдаг. За тэгээл цалингаа авъя гээл хэлэнгүүт Кат өдөөс нь байж гээл хэлдэг. Тэгэнгүүтээ сүүлдээ бүр уурлаа, ориллоо алгашгирдаг болсон. Бүр нэг даварсан. Хүний цалин малгамж өгөхгүй. За Ана бас өөрөө дөнгөж нэг токсик экс найз залуугаасаа салцсан. Тэгээд нөгөө залуу сэтгэл санааны хүчээр хийлэлд оруулдаг, зоддог байсан болохоор нь тэрэн санаанд ороод Катаас айгүйх айдаг. Тэгээд цалингаа авч чадахгүй. Нийт 3 сар ажиллаж агаад ажилласаа гарсан. За тэгээд угаасаа Кат анхнаасаа цалин мөнгө өгөхгүйгээ шийдсэн байсан юм шиг үлээ. Тэгээд хэр удаа энэ одоо надад цалингүй ажиллах нь уу харъя л гэж бодсон юм шиг байгаа. За ингээд 2020 он болж одоо яг корона гарахын өмнөх үед Катийн сошиал медиа дээрээ пост хийж байгаа зүйлүүд нь одоо бүр тэнэг болж эхэлсэн. За жишээ нь хэм бол би хошт тавдар болон идэвхтэй өвчнүүдийг эдгэж чадна. За би яг яаж тэрийг эдгэж чаддаг вэ гэдгийг мэдсэн гэхээр толгой доторх хүн нь өвчнийг эдгэх аргуудыг одоо надад хэлж өгсөн. Бас дагш нартаа янз бүрийн өвчнөдөө им ууж байгаа бол тэрийгэд болоорой. Тэгээ бас $700 төлөөд өвчнөө сэтгэл санаагаар эдгэх арга та нарт зааж өгнө гэж одоо шал лили балаа юм ярьсан. За тэрний дээр корона өвчин чинь шал удлаа. Худлаал ингээд бидрийг айлах гээд байна. Бити итэг гэд дээрээс нь худлаа мэдээллүүдийг тараадаг байсан. За тэгээд XSA энэ удаа салаад удаагүй байхдаа Зак Менкин гээд 19 настай нэг эрэгтэй хүүхэдтэй гэрэлсэн. За өөрөөсөө бүхэл бүтэн 8 насаар дүү хүнтэй гэрлээд тэрийгэ инста дээр ингээл байнгын пост хийдэг. Бид хоёрыг хардаа ямар аз жаргалтайгаас дээ, амар их мөнгөтэйгаас дээ гэх мэтийн зураг видеонуудыг оруулдаг. Тэгэл ингээл бид хоёр ингээд ирээдүйд хүүхэдтэй болноо. Бид хоёрын хүүхэд супер хүүхдүүд байх болно. Тэгээ миний хүүхдүүдийн нэг нь Америкийн ерөнхийлөгч болно гэж хэлдэг. Инстаграмынхаа дагагчтай бүр ингээд амлцсан. За тэгээд Кат одоо мөнгөгүй болоод Нью-Йоркод байдаг өөрийнхөө байрыг зараад автобус нэг машин худалдаж аваад Америкаар энэ 2 жил гарan зугаалж явсан. За ингээд 2022 оны 1-р сар болоод Зак Кат хоёр машинаа зараад 5 өрөө байшин Техаст түрээслээд амьдарч эхэлдэг. Тэгээ хаанаас одоо яаж мөнгө авч ирснийг мэдэхгүй байна. Гэхдээ Катийн нөгөө нэг худлаа вебсайт байгаа шүү дээ. Тэр нь бол байж л байсан бодвол одоо тэрнээсээ мөнгө олж исэн баг. За тэгээд Кат энэ байранда дахин туслах авахар шийдээд дахиад Instagram дээрээ би өөртөөгөө цуг амьдрах эмэгтэйчүүдийг хайж байна. Би та нарт тусалж баян болгож сая дагагчтай инфлюенсер болгож өгөхөд тусалнаа. Мөнгөтэй болгоно гэж амлаад өөрийнхөө
Португал хэлээрээ одоо ялангуяа Бразил эмэгтэйчүүдээ авчрахыг хүсэжсэн. Бразилаас Америкт ирэх алтан боломж байна. Техаст надтай амьдарч мөрөөдлөө биелүүлэх эмэгтэйчүүд байна уу гэж зар бичээд 3 эмэгтэй хүнийг сонгосон. За эхнийх нь эмэгтэйг Сол гэдэг. За өөрийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд хуурамч нэр хэрэгжилж байгаа. За Сол болохоор 20 эдэн настай, Бостон сургуульд явдаг. Катиг инста дээр дагаад нэлээд удаж байгаа. Өөрөө өөрт нь хэцүү амьдралтай, гэр оронгүй амьдарч агаад удалгүй гайгүй болоод амьдрал нь дээшилж ирснийхаа дараа Катад мөнгө төлж ярилцдаг байсан. Одоо үнэнч дагагчийн нэг. За тэгээд Катийн хоёр ярилцж байгаа Солыг ажилд орохгүй мүү гэд хэлсэн чинь Сол одоо маш их баярлаад Катийн гэрт нь очив. За хоёр дахь эмэгтэйг Латиша Мэя гэдэг 21 настай Бразилда бас төрж өссөн. Катийн бас нэгэн үнэнч удаан дагагчдын нэг. 15 настай байхдаа ээж аваасаа хүртэл мөнгө авч агаад Каттай ярилцдаг байсан. За Латиша нь 18 нас хүрээд Америкт ирээд хүүхдээ асрагчаар ажиллаж агаад одоо 21 нас хүрснийхаа дараа Каттай ярилцж агаад ажлын санал аваад маш их баярлаад Техас руу хамаг юм аваад нүүж очсон. За 3 дахь эмэгтэйг болохоор Desiree Freitas гэдэг 26 таа Германд амьдардаг байсан эмэгтэй. За Катийн бас л үнэнч дагагчдын нэг бөгөөд бас л мөнгө төлж Каттай ярилцаж Катаас зөвлөгөө авдаг байсан. Тэгээд нэг удаа Кат Desiree одоо миний сэтгэл санаа маш их муу байна. Би амиа хорлох үйлдэл хэдэг дуудаа гаргасан. Чи хэрвээ Техаст манад ирж амьдрах юм бол яг амьдрал гоё болох гээд байна. Би чамд мөнгө төлөөд хойлоо ингээд цалинтай ажиллая л та гэд хэлсэн чинь одоо Desiree өөрт нь итгээд Германаас Америк руу нүүсэн. За ингээд Кат анх эмэгтэйчүүдийг авчрахтаа бүгдэнд нь одоо ингээл ийшээ тийшээ орон руу аялж бизнес уулзалтанд орно. Чухал юм хийн гэл худлаа ярьж авчирсан. Мөртлөө энэ гурыг шууд ирснийхэн дараа гэр орны ажил хийлгээд Кат болон Зак хоёрын одоо бараг хувийн зарц шиг нь ажиллуулж эхэлсэн. За бас Кат нэг өрөөндөө шулуунуудын өрөө гэж нээгээд дотор нь баахан лаа, чулуу, тарин гэх мэтийн одоо шашны эд зүйлсийг тавиад лаага асааж агаад бурхны элчэд мөргөж залбирдаг байсан. За энэ үйлдэлийн нөгөө гуравтаа тайлбарлахдаа эхлээд ийм зүйл хийж ээж амжилтын гараа тавигднаа гэж хэлээд тэгээд дээрэс нь яг нөгөө гурвын чинь өөртөө адилхан харагдуулахын тулд үсийн шар өнгөөр бодуулсан. За тэгээд тэр хэдийнхэн зургийг инста дээрээ тавиад хартаа миний 3 witches энэ байна. Одоо монголоор юм шулмнууд хэрэг нийтдээ сонсогддог баг. Миний 3 шулмнууд энэ байна гэл тэгэнгүүтэл энэ 3 энэ дээрээ аягүй гоё зад жаргалтай амьдарч байгаа. Та нар стонерээ хартаа мартаа гэл тиймэрхүү юм постлоод байгаа. Тэгээд яг яагаад иймэрхүү юм постлоод байгаа вэ гэхээр өөрөө дахиад өөр эмэгтэй хүмүүсийг уруу татаж авчрах гал иймэрхүү юм постлоод байгаа хгүй. За тэгээд Cat бас дээрээс нь Alien Bath буюу би одоо орчуулахдаа хар гаргийн аргаар л банд орох гэж орчуулсан. За тэр нь яадаг вэ гэхээр нөгөө ayahuasca гээд модны навчаар хийсэн цайгаа эмэгтэйчүүдэд уулгаж агаад халуун баанд дэвтүүлээд Cat өөрөө одоо нэг гоцмол юм хийхийг хэлдэг. За тэр нь яасан бэ гэхээр шашны үйл зан хийдэг, залхиш малбраал, библ уншаал, хэрэлж морилол одоо яад юм байгаа тиймэрхүү үйл явдлуудыг хийдэг байсан. За нөгөө 3 охины хувьд гэх юм бол энэ 3 бол бүгдээрээ Катийн яг юу хийх гэснийг нь хийж исэн. Яагаад тэгэхээр үнэхээр Катиг ич хиттэй чадaltaй гэд итгэцэн байсны дээр хэрвээ Катийн өөдөөс хэрэлдэж үгнээс нь зүрх юм бол Кат ингээд сүнснүүдээр эмэгтэйчүүдийн амьдралыг бодоо олгоно гэж итгэжсэн болохоор Катад итгээд хийгсэн зүйлийг нь хийгээд явж исэн. За тэрний дараа Law of Silence буюу чимээгүй байхын хууль дүрм гэдэг зүйлийг 3 эмэгтэйд хэлсэн. За тэр нь юу байсан бэ гэвэл энэ 3 хоорондоо ерөөсөө ярьж болохгүй. Бас хэрвээ хоорондоо ярихыг хүсэх юм бол заавал Катаас зөвшөөрөл авч иж ярина. Бас зөвшөөрөл авч иж гэрээсээ гарч болно. Өрөөнөөсөө ч хүртэл гарч болохгүй. Ер нь хинтэй ч үуч ярьж болтгүй байсан энэ 3. За тэгэл Катийн хийсэн ярьсан зүйлийг нь хийгээд л байх юм бол амар амжилттай лаг эмэгтэйчүүд болно гэд бодоол байгаа. Тэгээ бас дээрээс нь Кат энэ 3-ыг гэрээхэндээ ярихыг бүр хоригдсан байсан. Тэгээд яг яаж хоригдсан бэ гэхээр танаа гэрээхэн чинь та нарт итгэдэггүй, та нарт хайргүй гэх мэтээр одоо худлаа толгойг нь угааж агаад гэрээхэндээ нүртэл яриулахаа болсон. За тэгээд хэрвээ та нарын дунд энэ 3 одоо яасан мангар юм бэ, зүгээр тэгээд явчихгүй яасан юм бэ гэд бодож байгаа хүн байх юм бол энэ 3 ч бүр Катиг 14-15 настай байхаас эхэлж дагдаг.
Тэгээ бүр хэлсэн бүх үгэнд нь ингээд итгэцэн. За тийм байсан болохоор Катиг ерөөсөө худлаа ярьж ийн гэж нэг ч удаа бодоогүй. Хөрхий толгоогоо л угаалгацсан. Тэгээ толгоогоо угаалгацсан гэдгээ одоохондоо л мэдгүй явж байгаа. За ингээд бодлохгүй Катийн гэрээс бол хамгийн анхны эмэгтэй буюу нөгөө Сол гэд эмэгтэй олцохтааж гарч чадсан. Тэгээд угаасаа гэрт очсон анхны өдрөөсөө л энэ өхөө өстө худлаа юм байна. Яг яаж эндээс цухтааж гарах вэ гэж бодож жогоод цухтааж гарч чадсан. Тэгээд яагаад эртгэн цухтааж гараагүй юм бэ гэхээр хэрвээ цухтаачвал Кат болон одоо нөхөр Зак нь Солыг буутчих байх гэж бодож исэн. Тэгээд Зак болохоор маш олон буутай тэрийгэ байнгын гаргаж ирэл нөгөө эмэгтэйчүүдийн өмнө гайхуулаад байдаг. Тэгээ болоогүй та нарстай бараг цухтайхан бол би та нарыг буудаа шүү өдр гэж хүртэл тоглоомоорч хилээд байгаа юм уу, сүртүүлээд байгаа юм уу тэгж хэлдэг байсан. За тэгэнгүүт нь Сол нэг өдөр экс найз залуутай холбогдоод намайг ирээд аваач гэж хэлээд шүн дундуур цухтааж оргож гарч чадсан. За нөгөө хоёр бол тэндээ амьдарсаар л байгаа. За тэгээд Кат Солыг цугцаасныг нь мэдээд Instagram дээрээ би чамайг өстэй хаагаа газраас чинь барьж авна, ална. Өстой нэрээ яаж бараг те бид гурыг орхиж явж чадчихна арайчтэй гэл тэгэнгүүтээ бас болоогүй нөгөө хоёроо Солыг дарамтлсан видео энтер хийж эхэлсэн. За тэрний дээр нөгөө Кати хамгийн анхны нэг туслагч байдаг байсан шүү дээ. Ана гэд. За тэр эмэгтэй рүүгээ хүртэл чи өстой нэрээ намайг орхиж явдаг хин бэ? Ажлаасаа гардаг хин бэ гэл би чамайг хаа байсан газраас чинь олж авна, гавлын ясаг чинь гэртээ чимэглэл болгож хэрэглэнэ гэл бүр инста дээрээ тийм видео хийгээд тэгэнгүүтээ дараа нь өөрийнхөө дагагч нартай хүртэл Анагийн инста руу орж жогоод дайр гэд хэлсэн чинь хүн болгон Ана руу дайраад хөөрхөн эмэгтэй бүр сандралт ороод шууд цагтаа дээр аваачаад хэлсэн чинь цагтаа одоо уусаа яаж чадахгүй зүгээр орхицсан. За тэгээ Кат сүултээ бүр галзуурч өгсөн. Яасан гэхээр Украин Орос хоёрын дайныг Кат л зогсоож чадна, одоо би л зогсоож чадна. Тэгээд Путин Facebook-ийн захирал болох Марк Цукерберг хоёр над руу яралтай холбогдож яаж дайныг зогсоох талаар ярилцъя ч гэсэн тэгснээ өөрийгөө болохоор би хар гаргаас ирсэн хатан хаан байна. Бурхны дэлхий дээр хүнд өрлөгтнийг авчрах илч байна. Тэгээ бас болоогүй хорт авдартай янз бүрийн өвчтөө хүмүүс ахын бол над дээр ирээрээ би итгэж өгнө гих мэтийн эргүү юмнууд инста дээрээ пост хийдэг болсон. Гэхдээ яг иймэрхүү илийн юм ярих болгондоо хүмүүсийн анзаарсан зүйл нэх юм бол дандаа яг нэг хай болцсон, илэрсэн, дэмэрсэн байх үедээ л ийм сонь юм яриад байдаг байсан. За тэгээд энэ хооронд хоёр эмэгтэй бол Зак, Кат хоёрын үйлчлэгчээр ажилладаг. Тэгээ Кат дотроо яаж энэ хоёрыг ашиглаж илүү их мөнгө олох вэ гэж бодож байгаад биеийг нь үнэлүүлэхээр шийдээд эхлээд 26 даа Desiree чи ингээд цаашдаа модель юм уу том жүжигчин болохыг хүсэж байгаа бол ихэнх модель жүжигчид чи ерөөсөө эхлээд биеэ үнэлж гарч ирсэн штэ. Тэгээд цаашаа тэд нар чинь ахиох амжилтыг олдог байхгүй даа гэд хэлээд нэг стриптизний газар ажилласнаар чи ажиллаа гэж хэлээд оруулсан. За эхлээд мэдээж бол Desiree үгүй гэсэн чинь Кат өөдөөс нь чи одоо өстө манад хэдэн сар үнэгүй байр марныхаа ч мөнгө төлөхгүй миний мөнгөөр авсан хоолыг идэл амьдарч байгаа өстө чи тэрнийхэн мөнгийг одоо өг гэж хэлээд чамд энээс өөр ажил дээрээс нь олдохгүй яагаад гэх юм бол чамд Америкт ажиллах эрх байхгүй гэж хэлээд Desiree стриптиз үзүүлдэг газар ажиллаулж эхэлсэн. Тэгээд Desiree ч гэсэн өөрөө одоо ямарч арга байхгүй тэнцээ ажиллаж эхэлсэн. За уг нь бол Катчин анханасаа энэ гурван эмэгтэйг өнгөө байрандаа байрлуулна, одоо ментор хийн, хамаг өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ зааж өгнө гэж хэлээд энэ гурыг худлаа хэлээд авчирсан шүү дээ. Тэгин бижиж. Одоо бүр байр маяр хоол моолны мөнгө болцсон явж байна. За тэгээд Desiree-гийн хийсэн бүх мөнгийг нь хурааж аваад дээрээс нь паспортыг нь аваад би аюулгүй хадгалжээ гэд хэлээд авцсан. Тэгээ бүр өдөрт $1000 л хийж ирэхгүй болчих ёстой нэрэ гэртээ орж хонж болохгүй гэж хэлээд гудамжинд унтуулдаг. Тэгээ цухтаагаад явчих ихээр хөрхий эмэгтэйд одоо паспорт нь байхгүй байсан болохоор чаддгүй байсан. Тэгээ 7 хоногтой бүр хэд удаа гадаа хонжсэн. За тэгээ бас болоогүй Кат Desiree хангалттай мөнгө олохгүй байна гэд биеийн үнэлэгч хийгэж хэлсэн. За тэгсэн чинь эмэгтэй шууд өөдөөс нь үгүй гэхээр нь нөхөртөөгөө Desiree-г дагуулж явж агаад буудлахын газар очиод хэрвээ чи миний хэлснээр хийж ажиллахгүй бол манай нөхөр чамаа буудаа шүү гэж сүрдүүлэхээр нь Desiree айгаад хэлснээр нь
хийхээр шийдсэн. За Desiree Letitia хоёрыг хоёуланг нь Sugar Daddy хайдаг нэг вебсайтанд бүртгүүлээд янз бүрийн эрэгтэйчүүдтэй унтуулад Cat оронд нь өөрөө мөнгийг нь авдаг болсон. За тэгсэн нэг өдөр Desiree ингээд би ерөөсөө энэ ажлыг цаашаа хийж чадахгүй байна. Болид хөө гэдэг ингээд уйлаа гуйсан чинь Cat өдөөс нь за чи эндээс явах юм бол би чамайг цагтаад биеэ үнэлсэн гэж хэлээ шүү гэтгсэн чинь Desiree болохоор айгаад яаж чадаагүй. За тэгэл Letitia-г бас яг л адилхан ийм вебсайтад бүртгүүлээд хүнтэй унтуулж мөнгийг нь авч исэн. Гэтэ яг Letitia-гийн талаар бол бас нэг их мэдээлэл байхгүй юм лээ. За дахиад энээс өөр эмэгтэйчүүдийг өргөтөж гэртээ амьдруулах гад зөндөө эмэгтэйчүүдийг гэртээ авчирсан ч ихэнх нь хараад одоо нэг удаа уулзаж үзээл шууд зайнстаа шал худлаа хүүхэн байна гэд яваад өгсөн. За тэрнээс гадна бас нэг эмэгтэй $20,000-оор Cat-ийн нөгөө тусгай бэлдсэн гэгэрлийн банд хэд хэдэн удаа орж мөнгөө алдсан. За тэрнээс гадна бас зөндөө олон эмэгтэйчүүд Cat-аас зөвлөгөө авах гэж одоо мөнгөө хөлөгтүүлсэн. За ингээд 2022 оны 10 дугаар сар болж Letitia Desiree хоёр Cat-д ажиллаад 9 сар болж исэн үед хоёр эмэгтэйн гэрээхэн нь энэ хоёрт одоо санаа зовж эхэлсэн. Бүхэл бүтэн 4 сар алга болчлоо. Cat Torres гэдэг эмэгтэй дээр ажиллах гал Америк яваад алга болчлоо гэд энэ хоёрыг гэрээхэн нь хоорондоо холбогдоод Cat охтуудыг тавьж явуул гэсэн видео хийгээд зураг тэдрийг гаргасан чинь Cat болохоор өдөөс нь одоо би яагачгүй штэ энэ хоёрт зүгээр л ажил болж өгсөн. Энэ хоёр энд ажиллаад маш их мөнгө хийж байгаа зүг зүгээр байгаа. Өөрсдийнхөө хүслээр л энд ирсэн штэ гэд зөрүүлээд бичлэг хийгээд явуулсан. Тэгээ бас нөгөө хоёроо бас хүчээр өөрсдөө зүгээр бит хоёрын сонголт байсан гэж хэлүүлсэн бичлэгийг нь хүртэл хийгээд гэр бүлийнхэн рүү нь явуулсан. За тэгсэн энэ мэдээлэл нь болохоор Бразилда бүр шууган болоод Ясмин гэдэг нэг модель чи над хоёр охиноо тавьж явуулаач гэрийнхэнтэй яриулаач гэсэн чинь Cat өдөөс нь чи юугаа мэдтiin чи өөрөө л наа хоёр эмэгтэйгээ хулгайлаад би энэ үнэлүүлээд хамаг мөнгийг нь авдаг байсан штэ. Энэ хоёр чинь Ясминаас зүгтаж над дээр ирэхэд нь би тусалсан байхгүй юу гэд зурагт мэдээлэлд ярилцлага өгсөн. За тэгсэн чинь нөгөө зурагт үзчихсэн хүмүүс нь шууд итгээд Ясмин гэд модель руу дайрч эхэлсэн. Чистэн нэр ямар хогийн хүүхэн бэ хүл таармаар ингээл. За тэгээ энэ яг угаасаа нөгөө хүмүүсийн л гаргадаг зан яг аль нь үнэн удлыг мэдэхгүй байж ингээд айгүй их Facebook, Instagram дээр гарсан мэдээлэл тэтгдэг. За тэр ч яг ингээд Desiree Letitia хоёрын гэрээхэн нь нөгөө Sugar Daddy вебсайт дээрээс хоёр охиныхоо зургийг олоод Америкийн цагтаад мэдгдсэн. За тэрийг Cat мэдээд шууд нөгөө хоёрыгоо аваад цугтааж ахт нь цагтаа нар баривчилж авсан. За тэгээ цагтаа нар эхлээд хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авах тэр хоёр болохоор эхлээл ингээл бит хоёр өөрсдийнхөө л дураар хийсэн. Бит хоёрын л шийдвэр байсан гэж хэлж ийсэн аа. Сүүлдээ ингээд хамаг үнэнээ хэлээд уйлаад ирсэн. За ингээд Cat-ийг энэ хоёрыг гэртээ хорсон, хүчээр биеийг нь үнэлүүлсэн. Хүмүүсээс мөнгө худлаа хэлж авсан гэд 8 жил шоронд хорих ялыг өгсөн. Тэгээд одоо болохоор Cat шорондоо байгаа. Тэгээд Zack нөхрийн талаар бол ерөөсөө мэдээлэл авахгүй лээ. Яг яасан хааны үеж явж байгаа мэдгүй. За тэгээд миний өнөөдрийн болсон явдал дээр олж чадсан бүх мэдээлэл иймэрхүү байна. Яг өнөөдрийн хэрэг нэг ч тийм dark хэрэг биш ч гэсэн онлайнаар интернетээр хинди үтгэхээ сайн судалж бодож жагаад идэх хэрэгтэй шүү гэсэн үднээс хийсэн. Тэгээд би яг эхлэгт хэлчихсэн шүү дээ. 2-7 хоногийн айгүй амар дарк дугаар хийсэн болохоор энэ удаад нэг хөнгөн хэрэг хийгээд тэгээ би яг ингээд бодож жагаад ямар хэргийг хөнгөн гэх юм те хүний амь насал өргөцсөн бол тэр чинь хүн хэрэгтэй ороод явчихна. За энэ саяны ярьсан хэргийн хувьд ч гэсэн яг хүн алуулаагүй ч гэсэн охтуудын хувьд бол маш харамсалтай зүйл болсон. Дотроо ингээл би өстой яг Cat-тай адилхан лаг модель ч юм уу, жүжигчин ч юм уу болоод лаг нөхөр мөхөртэй болоод аз жаргалтай сайхан амьдрах юм байх гэж бодоод итгээд очсон чинь нөгөөх нь одоо аимшигын хүүхэн байсныг яаж мэдхүү. За тэгээд энэ хэргийн талаар бас дахиад нэг хэдэн зүйл хэлэхэд Instagram дээр, Facebook дээр, ерөн сошиал медианы цаанаас нэг л их сайхан хүмүүс байдэн шүү дээ. Тэгээд яг очиод үзэхээр шал худлаа мяма хүмүүсч зөндөө байдаг. За тийм болохоор ерөөсөө сошиал медиа дээр гоё амьдралтай хүнийг хараад би юм болох юмсан гэд тэрөө бодож байвал ихэнх нь худлаа гарууд байх бас зөндөө магадлалтай шүү. За тийм болохоор зүгээр сайхан урдах ажлаа ээгөөл хүн гай болохгүй явж хахт болно гэж бодож байна.
За энэ бол миний л бодол. За та нар бас тэгээд юу гэж бодож ин доор комментээр бичээрэй. Тэгээд өнөөдрийн дугаар маань яг ингээд ховж ярьдаг вебсайтнууд, сэтгүүлнүүд байдэн шүү дээ. Яг тэрэн шиг дугаар болчлоо. Тэгтээ яхаа зүгээр штэ. Бас нэг зүйлээ хэлэхэд манай подолкнууд зарагдж байгаа шүү. Хэрвээ бид хоёроо дэмжиж авмаар байвал 99 89 19 39 гэдэг дугаар толбогдоод аваарай. Тэгээд би та нарт доор комментэн дээр биччихье. За тэгээд дараа 7 өдрийн дугаараараа уулзъя. Түр баяртай. 좀 더 재생 쇼